Хурх хөтний голын хөндийн дэлхий дээрх 5 зүйлийн тоогоорыг нэг дор үзэх боломжтой маш цөөхөн газруудын нэг. Олон улсын хувьд ач холбогдолтой ус намгарах газрын конвенц, олон улсын ач холбогдол бүхий ус намгарах газар, ялангуяа усны шууд олноор амьдардаг орчны тухай конвенц, Арамсарын конвенц нь манай дэлхийн ус болон ус намгарах газар, түүний нөөцийг судлах, зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр улс орны засгийн газруудтай хамтран ажилладаг. Энэ конвенц нь Ираны Арамсар хоттой 1971 онд хурлцсан анхны хурлаар үүсэн байгуулагдаж, улмаар 1975 онд гэрээ хэлцээрийг албан ёсоор баталгаажуулан хамтрагч талууд гарын үсэг зорж байжээ. Олон улсын ач холбогдол бүхий ус намгарах газар, ялангуяа усны шууд олноор амьдардаг орчны тухай конвенцэд манай улс 1998 оны 4-р сарын 8-ны өдөр албан ёсоор нэгдэн орсон билээ. Улмаар усны шууд олноор амьдардаг олон улсад ач холбогдол бүхий ус намгарах газруудын Арамсарын чагсаалтад манай орны 11 нуурыг хамруулад байгаа. «2020 оны хүртэл эдгээрээс 6 газар нутгийг улсын тусгай хамгаалтанд авч, хамгаалтын цохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байсан бол 2020 оны 5-р сарын 7-ны өдрийн улсын хурлын чуулганаар Хурх хүүтний хөндий ачид нуурын орчмын газар нутгийг нэмж улсын тусгай хамгаалтанд авах шийдвэрийг гаргасан билээ. Ингэснээр эдгээр газруудын хамгаалтын статусыг дээшлүүлж, Монгол улс Арамсарын конвенцэд нэгдсэн орны хувьд олон улсын өмнө хүлээсэн үргээ биелүүлж байна. Энэ нуур ер нь хэр том нуур байсан? Том. Одоо жоохон усны төвшин байхгүй болчиход байна. Их том нуур. Энэ их өндөр зэгштэй байсан. Игээд ингэж харагдах энэ нуурын чинь наад зах харагддаггүй байсан. Одоо харагдаж байна. Их зэгштэй байсан. 3 шалаа нуур байсан. Энэ одоо тэр зүү урдах нь тэр байна. Одоо бүзүгэ газар болцсон да. Энэ үл ямар хашаанаас болсон гэж хэлэхгүй шүү дээ. Урд нь энэ байсан түүхэнд ярьж байгаа нь тэр. Тэгээ баруун талд бар урдуура гой юутай. Цагаан хожиртай нууртай. Энэ нуурын түүхүүд маш чухал. Танаа нутгийн жишээлбэл та одоо мэдхүү энд одоо их ховорцсон, дэлхийд ховорцсон шууд ирдэг, өндгөлдөг энэ гэдэг юм байлээ. Танаа нутгийн мэдтгүү. Энэ улсууд мэдхээр барах эднөө чинь гой зарим жил их чамин шоу ирсэн байхлаа өөрснөө хувьдаа зургийг авдаг штт. Ийм шоу ирсэн байна, тийм шоу ирсэн байна гэдэг. Тэгээд Солонгос хаанаас Японч гэсэн Солонгос ч гэсэн түүнээс нэг хэдэн төрлийн шоуыг нутагшуулж байгаа гэж ярьдаг байсан. Тэгээ одоо тэр маань бол яг одоо ирээд байгаа юм уу, ирээгүй байгаа юм уу бид мэдэхгүй л дээ өнөө бол. Шоу ер нь байнга. Одоо бол бас л цөөрчлөө шүү дээ. Ер нь нилээл байдаг байсан. Одоо цэн тоогрогоод тэрийг л хамгаална гэж анх ярьж байсан манай нутгийн иргэдэг сургалт суулгаад яаж хамгаалвал дээр үед бид нэр энийг ирээд хашаалаа хөөснөг нутгийн иргэдтэйгээ бид хамгаална гэж ойлгоо ингээ хашаа барьсан юм. Хашаалж хамгаалахын гол зорилго нь Бэндэр нуурын ус сүүлийн жилүүдэд маш ихээр татарч байгаа. Мөн их ундраг нь багасж, зэгс нь багасаар байгаа юм а. Тиймээс эхийг нь хамгаалж усны түвшинг нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Ингэснээр Бэндэр нуурын орчимд ирж өндгөлдөг ховор зүйлийн шуудын өндгөлөлтийн амжилтыг нэмэгдүүлэх, амьдрах орчныг нь тэтгэхийг зорж байгаа юм а. Энэ жил дахин хашаажуулалтыг сэргээн засах ажлыг хийхээр төлөвлөд явж байна. Яагаад гэхээр 2 жилийн өмнө нуурыг таллаж хашсан хашаа хамгаалалт нь төдийлөн үр дүнгүй байгаагийн дээр мал орж шөргөөж унгаах эвдэх асуудлууд үүссэн. Тиймээс Хурх багийнхаа иргэд малчидтай хамтраад дахин сэргээн засаж сайжруулах ажлыг хийхээр болжээ. Цаашид бид нар өндгөө хамгаалъя, талын шуудын өндгөнд сүүдрээ бүт тусах гэдэг эртээр үеэс өвөөлөмжлөгдөж ширсэн байгаль хамгааллын уламжилт арга ухаануудыг нутгийн иргэдэд сайн ухуулан ойлгуулах, залуу малчдыг бас байгаль хамгааллын ажилд хаттан оролцуулах гэсэн олон нийтийн ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа.
Нутгийн иргэд нүүдлийн шуудыг нүүж ирээд буцаад явдаг харь зүйл шуу гэж ойлгодог. Харин энэ ойлголт хандлагыг өөрчлөж манай нутгийн шуу амьдралын эрхээр хүйтний улиралд дулаан оронд очиж өвлжөөд эргээд уран дулаан цаг болохоор эх орондоо буцаж ирдэг. Нутагтаа үр төлөө гаргаж өөрийн нутагтаа үржин төлжиж олуула болдог миний нутгийн шуу гэсэн сэтгэлээр хандахыг байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагаас зөвлөж байгаа юм аа. За одоо манай энд бол одоо усны шууд их л ирээд л өндөглөх нэг нь өндөглөөд л байж байна да. Энэ жил болгоо энэ наана цаад нуурандаа ирдэг байсан. Том нуурандаа. Энэ жил наана ирчээд. Жил болгоо өндөглөнө энэ гөрөл. За энд бол цэн тогроо тэгээд өвөх тогроо гэдэг байгаа. Тэгээд галуу малуу гээд ангир мангир хомонгод усны шууд бол ер нь хинхэн л ирдэг шүү дээ. Бүдэл байгаа. Бүр их болохоо. Одоо ер нь их бол намар болохоор буцхаа үедээ бөөгнөд юм да. За одоо энэ хайтаас хостой нуур гэж байгаа. Тэгээ энэ зүүнчээг өөр үрдгээд байгаа юм да. Тэгээ цаашаа гол ус зөндөө бий. Хаашаа орхон гол нь байна. Зүүнчлээ тэгээ баян бүрдгээд байна. Зарим ус нуур нь гол нь ширгэжлэг байх, зарим нь гайгүй л байна л. Мал бол одоо мал бол хавар усан дорхтой өндгийн ядгийн хэс. Шоо судлаачдаас заримдаа явж лээдгийг. Нохоо мохоо ойж ирж байгаарай. Нохооч нууран дээгүүр явж гин үгүй юу гэж лээдэг. Тэгээд дээрээс эд сурсан нохоо л эдний өхөөс эд сураагүй нохоо очихгүй шүү дээ. Өндгөн дээр мал хонор очихоор чи дэр чаар өөрснөө холдож авчих шүү дээ. Өндгнөөс аяа. Тий. Тэг цоо дээр чинь Яг болтод өндгөн дээр нь оч мал хонор хоошоо өртөл очих шүү дээ. Тэрнээс нааш тэр тэг тэнд өндгөө байна гэж мэддэхгүй шүү дээ. Өндгөө нуух юм байна тий. Нутгийн иргэдийн хандлагыг өөрчлөхийн тулд өсвөр насныханд чиглэсэн нөлөөллийн ажлыг үе шаттайгаар хийж ирсэн байна. Тухайлбал Бэндэр Батширээд Хурх тосгоны ерөнхий боловсролын сургуулийн эко клубын үйл ажиллагааг идэвхжүүлэн бодлого арга зүйгээр дэмжиж клубын хүүхдүүдэд ховор зүйлийн шуудын тухай, байгаль хамгааллын тухай мэдлэг олгож байна. Батширээд сумын ногоо алт клуб живдэг. Сургуулийн ногоо алт гэдэг клуб живдэг. Тэр эко клубөр чинь та нарт ямар мэдлэг мэдээлэл өгсөн? Нөө шумууны байгаль эдрээ хамгаалах талаар тэгдэг. Тэ. Хавар эдэр хаяад унсан модуудын ойлоо орж илдэ модын түүдэг. Манай энд Бэндрийн нууранд олон шуунууд хавар нүүдэлж ирдэг. Энэ дэлдээ өндөглөхөөр яхад нь энэ хашаа эдэр нурж адуу эдэр гიშгээд байгаа. Малчид одоо адуу нэр их өөдөг. Өндгийг хамгаалах бас адуунууд шавар тунах гэж хэлдэг. Орцсон багт нь хаяад энэгээр мал явахтаа гаргадаг. Бид сургуулийн насны өсвөрийн байгаль хамгаалагчийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа. 2013 оноос хойш тогрооны жилийн хүрээнд энэ ажлыг
хийж хөвшөөд эхэлж байгаа. Бүх шатны хүмүүст л байгаль хамгааллын ажлыг ойлгуулж өндгөө хамгаалаач миний нутгийн дэгдээхэ гэдгийг ойлгох гэж тэгэл илүү их хэрэг төлөвлөж байгаа. Энд цэн, хархираа, цагаан, өвгт, хар, алаг тогруу зэрэг нэн ховор 6 зүйлийн тогруу бүртгэгдсэн. Цэн, хархираа, өвгт тогруу тогтмол өндөглөн цусдаг. Алаг тогруу нэг удаа бүртгэгдсэн бол ховорт тооцогдох цагаан, хар тогруу зуны улиралд болон нүүдлийн үедээ үзэгддэг. Сүүлийн жилүүдэд тэдгээрийн тоо нэмэгдэж байгаа нь судалгаагаар нотлогдсон тул судлаачид болон байгаль хамгааллын мэрэгчлэтнүүд Монгол орны тогрууны нийслэл хэмээн нэрлэдэг. Дэлхий дээр 5 зүйлийн тогрууг нэг дор үзэх боломжтой маш цөөхөн газруудын нэг юм а. Цэн тогруу өндөр нэгтршлаар үүрэлдэг газар дэлхий дээр үүнээс өөр хаач байхгүй. Цэн тогруу нь дэлхий дээр зөвхөн зүүн Азид тархсан ба нийт тоо толгой нь 3500 орчим а. Харамсалтай нь энэ тоо жилээс жилд буурч байгаа юм. Үржлийн популяцийн цөм нь Монгол орны зүүн хэсэг бөгөөд ялангуяа Хурах, Хүүтний голын хөндөд 70 орчим хос үүрлэн өндөглөж байгаа нь цэн тогруу хамгийн өндөр нэгтршилтайгаар үүрлэн өндөглөдөг ганц нутаг хэмээн тооцогдох гол үзүүлэлт нь болж байна.